Сайн байцгаана уу? Про подкаст 93 дахь дугаар эхэлж байна. Та бүхэндээ энэ дугаараас эхлэн нийтлэг үлдэгдэг гэмт хэрэг зөрчлийн талаар тодорхой жишээ, тоо баримт дээр тулгуурлан урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэнэ. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Баяр Чимэгтэй ярилцахолно. Ингээд та бүхэндээ нэгэн бодит тохиолдлыг сонсоод холбоотой хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэнэ. Байна. Өглөөний мэнд. Өнөөдөр миний найзаас ажилдаа ирэхгүй мүү? Сайн уу найзаа, өглөөний мэнд. Найз нь харин өнөөдөр ажилдаа очиж чадхааргүй болчлоо. Тийм үү. Яасан бэ? Чиний хоол очныг л таараа байна уу? Харин тийм ээ, асуудал үүсээд. Юу болсон бэ? Биеийн зүгээр үү? Найзхан би жоохон таарахын байна уу? Өчигдөр нөхөр маань ажилласаа ирэхдээ бас л халамцсан ирээдээ. Яана тийм үү. Тэгээд яасан бэ? Яах тэгэл найз нь халамцсан байгааг нь мэдээл хайчаад ирв гэж асуусан. Тэгсэн нөгөө манай хүн чинь чамд ямар хамаатай ингээл хил амар доромжилтгаараа доромжлол эхэлсэн. Миний ч уур хүрээл чи ингэж хүнд доромжилж ирнэ ханах болоогүй гэл бөө хэрүүл болоо доо. Тийм үү, ямар балаа юм бэ? Охин нь яасан? Хамт байсан юм уу? Охин байсан, найз нь охинтойгоо орой хоолой бэлдээдсэн баггүй юу. Намайг өөдөөс нь юм хэлсэн чи бүр уурлаад бүр хит зохиж авсан гэж боддоо. Охин айжуулаад би ч айгаад хараа ашгүй тэгжитэл хөр шайлын ах орж ирээд цагдаа дуудлаа гэсэн мэлээ. Тийм үү, яана охин нь их айсан бах та. Тэгээд яасан, одоо нөхөр нь хаана байгаа? Цагдаа ирээд нөхрийг аваад явсан. Одоо яана найз нь ер нь яахаа мэдгүй жоохон хэцүүхэн л байна. Яана тийм үү. За миний найз бие бодоод ээжээ да. Найз нь ажилд ороод яваад чий. Увс аймгийн прокурорын газраас бидэнтэй холбогдож байгаа танд баярлалаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За нэг ийм тохиолдол гарчээ. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт юуг ойлгох вэ? За гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл заасан гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс за бие биенийхээ сэтгэл санаанд дарамт учруулсан эсвэл эдийн засаг за бэлгийн эрхчлөө бие махбодд халдсан үйлдэлээс үлдхийг бол ойлгодог байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж одоо ямар хүмүүсийг ойлгох вэ гэхээр яг хүмүүсийн дунд бол ихэвчлэн нөгөө эхнэр нөхөр за эсвэл хүүхэд ч юм уу те энэ байдлаар бол ойлгодог л доо. Үүнд бол нөгөө асран хамгаалагч, харгалзан дэмжигч дээрээ асрамж хамгаалтад байгаа хүмүүс бол мөн хамаардаг байгаа. Цаашлаад бол төрсөн болон өрчлөөсөө эцэг их эдгээр бүх хүмүүс бол хамаардаг байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл бол бие махбодын сэтгэл санааны эдийн засгийн бэлгийн гэсэн юм хэлбэртэй байдаг. За бие махбодын хүчирхийлэл нь бол амнаас эрүүл мэндэд гэм хор учруулсан эсвэл учрал болцшгүй юм үйлдэл эсвэл бол ойлгодог байгаа. Сэтгэл санааны хүчирхийлэлд бол хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх эсвэл үйлдэл хийхгүй байх. За мөн үл хайхрах ч юм уу тийм ээ мөрдөн мөшгөх занал хийх улмаар бол бусдад харилцахыг хязгаарлах эсвэл нэг гутаан дормжлох болон бусад хэлбэрээр одоо сэтгэл санааны шанал үүсгэж байгаа эдгээр бүх тохиолдлыг бол сэтгэл санааны хүчирхийлэлд бол үздэг байх нэ. За эдийн засгийн хүчирхийлэлд бол цалин хөлс, тэтгэвэр тэтгэвч тэдгээртэй адилгах юм орлого за мөн хуваарьт бол дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах одоо юу гэдгийг өөрөөр хэлбэл орлого олох боломжийг хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг хясан богдуулах мөн тэгжэн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр бол эдийн засгийн хараат байдалд оруулж байгааг эдийн засгийн хүчирхийлэл гэж бол ойлгодог байгаа. За мөн бэлгийн хүчирхийлэлд бол эрхшээлтэй байгаа байдлыг дэлгэмдүүлэн гэр бүлийн хамаарал бүхий этгээдэг бэлгийн шинжтэй альва үйлдэлд алавдахыг ингэж хамааруулж ойлгодог. Эдгээр хэлбэрээ одоо айлч тохиолдолд танд бий болох юм бол та бол гэр бүлийн хүчирхийлэл өртөж байна гэж бол ойлгох нь байна. Тэгэхээр 2022 он гарсаар Увс аймгийн хэмжээнд энэ төрлийн зөрчлийн гаралт юу ямар байна вэ? Увс аймгийн хэмжээнд бол энэ төрлийн зөрчлөлийг бол судалсан байгаа. За нэмэлт зөрчлийн 26% бол эзэлж байгаа. Энэ оны 8 дугаар сарын байдлаар 101 хэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж за улмаар шүүх шилжүүлж ингэ шийдвэрлсэн. За үүнээс бол зөрчил үйлдэгчийн хүйсийн байдлаар бол судалсан байгаа. 93% нь эрэгтэй хүмүүс байгаа бөгөөд за 78% нь бол согтруулгандаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн юм судалгаа бол гарсан. Зөрчлийн хохирогчийн байдлыг бол судалсан. Ингээд бол 101 хэргийн 106 хүн хохирсон байдаг. Үүнээс бол 78 буюу за 73.5% нэмэгтэй, 13 буюу 12.2% нь хүүхэд, 2 буюу 1.8% нь бол эрэгтэй хүмүүс байсан. Хүүхэд эмэгтэйчүүд ер нь бол энэ гэр бүлийн хүчирхийлэл хохирогч болж байгаа нь бол дээрх судалгаанаас бол харагдаж байна. Энэ бол үнэхээр харамсалтай.
Саяны бидний сонссон тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүн нь өөрөө хууль хяналтын байгууллагад хандаагүй хуршаалын хүн цагтаа дуудлага өгсөн байна. Тэгэхээр яг энэ тохиолдол шиг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн болгон тэр бүр хууль хяналтын байгууллагад ханддаггүй шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл улам даймжирд юм болов уу? Энэ төрлийн зуршил нь нуугдмал байх магадлал бол маш өндөр байдаг. Шалтгаан нь бол хүчирхийлэлд өртсөн хохирогч нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн тохиолдолд дарамтлах ч юм уу тийм ээ. Одоо зөрчил үйлдэгч өөрөө дарамтлах хэрвээ чи намайг цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөх юм бол одоо би чамаа ингэнэ гэдэг ч юм уу ингэж дарамтлалцаанд хийх байдал бол байгаа. Нөгөө талаас бол хүчирхийлэлд өртсөн одоо хохирогч өөрөө бол олон нийтэд ингээд мэддэхгүй байх, өөрөө хүчирхийлэлд өртсөндөө санаа зовох ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаас үүдээд цагдаагийн байгууллагад бол дуудлага мэдээлэл өгөхгүй одоо хүчирхийллийг даймжруулах юм хандлага бол маш ихээр байна. Мөн хөршийн холбоог сайжруулах шаардлагатай дээрх тохиолдлоос бол харагдаж байгаа тийм ээ. Яагаад тэгэхээр иргэд оршин суугаа газар хөршийн холбоог сайжруулсаар гэмт хэрэг зуршлаас урьдчилан сэргийлэх. За ахын хүрээнд үйлдэгчүүд зурчил бол буурч байна. Мөн аюулгүй амьдрах нөхцөл бол бүрдэх. Мөн гэр бүлийн хүчирхийлэл зэрэг далд хэлбэрийн хэрэг зуршлуудыг бол тасцсан зогсоох боломжтой гэж бол үзсэн. Тэгэхээр тухайн тохиолдлын хувьд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үед насан туршаагүй хохирогч буюу хүүхэд хажууд нь байжээ тий. Гэр бүлийн хүчирхийлэл ер нь гэр бүлийн орчинд үлдэгддэг. Энэ тохиолдолд ч гэлтгүй эхнэр нөхрийн маргааны үед тэр хүчирхийлэл болж байгаа орчинд хүүхэд байдаг болохоор давхар хүчирхийлэлд өртөж идэг байна. Энэ үед хүүхдийн эрхийн асуудал мөн хөндөгддөг баг. Энэ талаар хуулийн зохицуулалт нь ямар байдаг вэ? Хүүхдийн эрхийн асуудлыг Монгол Улсын үндсэн хууль хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль, за мөн зөрчлийн тухай хуульд бол тусгаалan зааж өгсөн байдаг л да. Тухайлбал бол зөрчлийн тухай хуулийн 6-гийн 20-р зүйлийн 7 дахь хэсэгт бол хүүхдийн бие махбодд халдсан эсвэл үл хайхарсан хүүхдийн нэргэд архитан цогтурсан мансуурсан хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ зөрчлийн тухай хуулиар бол шийтгэл оногдуулж ингэж шийдвэрлэдэг. За үүнд бол 300 нэгжтэд тэнцэх үеуд 300 мянган төгрөгөөр бол торгож шийдвэрлэдэг байгаа. Иймд гэр бүлийн халуун дотн аюулгүй харилцааг чухалчлах хүүхдийн нэргэд бол архитан цогтурахгүй байх. За мөн гэр бүлийн зохис харилцааг дээдлж хүүхдийн нэргэд бол хүчирхийлэл үйлдэхгүй байх, архитан цогтурахгүй байх эдгээр нөхцөл байдлуудыг бол анхаарах шаардлагатай байна. Тэгэхээр ер нь үүнтэй адилхан гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зөрчсөн этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгдэг вэ? За зөрчлийн тухай хуулиар бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зооцсон эсвэл хүсэл зоригын эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг алавцсан, бусдад харилцааг хязгаарласан, хуурд болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол албатан сургалтанд бол хамруулж за мөн 7-оос 30 хоногийн хугацаар баривчлах шийтгэл оногдуулдаг байгаа. Тухайн үйлдэлээ бол 3 болон түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд бол эрүүгийн хариуцлага хүлээдэг байгаа. За эрүүгийн хуулиар бол зарчих эрхийг хязгаарлах эсвэл хорих шийтгэлээр бол шийтгэдэг байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь өөрөө хүүхэд одоо жирэмсэн эмэгтэй ч юм уу тийм ахмад настан хөгжлийн бэрхшээлд иргэн байвал илүү хүнд ял оногдуулж шийдвэрлэдэг байгаа. Дахин ийм нөхцөл байдалд орохгүй тулд гэр бүлийн хүчирхийллээс өрсөлдсөн сэргийлэхийн тулд ер нь яах ёстой гэдэг юм болов? За нийгэмд бол арил хөлмөр эрхэлдэггүй амьдралын төвшин доогуур за ахын хүрээний эрхтэл их байгаа энэ төрлийн зөрчил үйлдэх гол шалтгаан болж байна гэж бол судалгааны дүнгээс бол үзсэн. За иймд гэр бүлийн зохистой харилцааг эрхэмлэх, бие биедээ хүндэтгэлтэй соёлтой харьцах, за мөн арх согтруулгундаг бол хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Нөгөө талаас бол хүчирхийлэлд одоо өртсөн хохирогч тийм ээ хүчирхийллийг дамжруулахгүйгээр бол мэдээлдэг. За өөрийнхөө эрх ашиг бол хамгаалдаг. Гэр бүлийн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртгөөс бол сэргийлэх. За мөн одоо иргэдийн зүгээс бол ойр орчинд хүчирхийлэл үйлдэгч байвал иргэд бол цагдаа болон хууль хяналтын байгууллагууд бол мэдээлж авах хэрэгтэй байна. Ингэж гэр бүлийн хүчирхийллээс бол урьдчилан сэргийлэх шаардлага хэрэгцээ байна. Увс аймгийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зөрчил болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгээс ер нь хэрхэн яаж урьдчилан сэргийлж байна вэ те? Хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар та мэдээлэл өгөхгүй юу? Зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол хууль эрх зүйн мэдээлэл хүргэх, яриа таниулах, хийх, гарын авлага, хэвлэмэл хуудсыг тарах зэрэг ажлыг бол тогтмол манай байгууллагаас бол зохион байгуулж байгаа. За мөн тодорхой төрлийн зөрчлийн гаралт, за түүнд нөлөөсөн шалтгаан нөхцөлийг судалж тухайн зөрчлөөс бол урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг орон нутгийн телевиз болон хэвлэлд нийтлүүлж бол ажиллаж байна. За өнөөдрийн подкастт оролцсон мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа.
Сонсогчдоо Про подкаст 93 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн гэр бүлийн халуун дотн эерэг уур амьсгалтай байж хүүхэд болон эмэгтэйчүүд эрчүүд ч мөн ялгаагүй гэр бүлийн хүчирхийлэлд өртгөөс болон үйлдэхээс өрсөлдсөн сэргийлээрэ гэж уриалмаар байна. Мөн гэр бүлийн хүчирхийллээс өрсөлдсөн сэргийлэхэд хөрш иргэд та бүхний үүрэг оролцсон маш чухал гэдгийг сая бүгдээр мэдээлэлээс сонслоо. Тэгэхээр иргэн та бүхэн иргэнийхээ үүргийг биелүүлж хажуу хаалганд ч юм уу хажуу хөршийн аль нэг айлд гэр бүлийн хүчирхийлэл үлдэгдэж байвал энэ талаар цагдаагийн байгууллагад хууль хяналтын байгууллагад мэдэгдэж байгаарэ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанд ирүүлээрэй.